Өнөөдөр та бүхэн иргэний боловсролын хичээлийг хамтарч хэвлэлээ явуулах байгаа. За ингээд хүүхдүүдээ та бүхнийг хичээлдээ ихтэй оролцохыг хүсэж байна. За багш та бүхэн одоо нэгэн бичлэгийг сонирхуулъя. За та бүхэн анхааралтай сонсоод багштайгаа хамтарч ярилцсан шүү. За.
чинь байна уу? Байхгүй. Тэгвэл энэ аав ээжийн оронд юу болсон бэ? Ээж болсон байна. За, юу гэж хэлсэн? За, хангалт. Манай гэрийнхэн жил болгон амралтаараа аялал явдаг боломжтой. Харин тэр нэг жил гинт осолд орж аав хоёр хүн биш гэж. Би тэрнээсээ аав минь сул тайлтай явууллаа. Би олон хоног өвдөг шаналж уйлдаг байлаа. Найз нөхөд таньдаг хүмүүсд намайг өрөвдсөн харцаахаар надтай адилхан эрүүл үдэж чадаагүй аавынхан болон гэр бүлийнхэн сэтгэл санаа зовлонгүй хийж идэг байсан гэж нэг бодлоо байлаа. Харин тэр хэцүү үед охин минь аав бүгдийг олж байна. Хоёулаа энэ бүгдийг хэсэг гаршуу гэдэг байлаа. Гэр бүлийнхээ тэр дундаа аавынхан хайрын хүчээр би энэ бүгдийг дамгасан. Ахад сургуулаа төгсөж бусдын надад бед сургууль орох шалгалт өгөөд аав надад хоёулаа чадсан шүү дээ. Миний охин цаашид өмнөөс жилөө хийж чадна. Аав нөхөр бахархаж байна гэж хэлж байлаа. Эцэсний шалгалтаа гарч ирэхэд тэр хад хөлхөлсгөө ихтэй байлаа. Гэтэл нэг жаахан охин тоглож яваад машины өгөөлээ. Бүгд сандарч доод бүрний дугаалдан хашгирч хинж юу ч хийж ирж чадсангүй. Харин аав минь тулж авсан тайлахын охин руу хурдлан үж түүнийг эврэн авлаа. Би баг нүдэндээ ч тэр үед итгэсэнгүй. Аав минь хөл эдгэрчлээ гэж өгч гайхан итгэсэн зогслоо. Ээжээ та харсан биз дээ? Аав зүгээр очихлаа гэж би ээжтэй хэллээ. Ээж нь над руу нухацтай харснаа. Охин минь энэ нухацыг чи хизээ нэгэн цагт мэдэх байсан. Үүндээ осол хатдаг өдөр аав минь хөл юусэн төстэйгүй. Гэхдээ чамтай хамт байж чиний сэтгэлийг ойлгож зовлон үнэлийг хуваалцсан тул байнга аялдаа явсан. Аав чинь чамтай хамт байж чамаас тайлх болох илүү ойлгох цааны ганц зөв гарцал энэ их үгүй юм шүү дээ. Одоо чи нүдийг мэдлээ. Ээж нь аав чинь энэ хайхалтай чухалтай хайртай юм шүү дээ. Бяцхан охиныг авах гээгүй бол аав чинь амьдралынхаа турш сул тайлтай явж чадах байсан. Эвидээ моаав таны хөл зүгээр гэдгийг сонсоод би өөрөө ахаж байгаа юм шиг ямар сайхан санагдсан. За бүгдээ ихээс сонссон тий. За тэгвэл одоо хэдүүлээ ярьцснаа. За тэгвэл бүгдээ осол энэ их дотор маань ямар хоёр хүний тухай бас гарч ямар хүмүүсийн тухай гарч байна?
Төрөлсөн шүндрүүч чадсан. За маш агуу байна дээ тий. За баярлалаа. Аав охинаас тийм айлгаад ицэг хуваацсан гэсэн юм. Охиныгоо ганцаард сэтгэл тийм одоо юу ажиллаж өөрийгөө сул тоорлоо. Аав нөгөө Намаа заяа. За. Энэ зэвэн. Тэгээд энэ охин ингээд хэцүү тэгээд саналаа ганцаараас өвдөд харахад хэцүү санагдсан. Тэгээ орой олон ихшиж уйлаад байх нь цуг сэтгэлийн дэмжиж өгсөн. За сэтгэлийн дэмжиж тий. За энэ гэж. Охиныгоо ганцаар л хуваалцахад бодлоорсон. За тэгээ охиноо ганцаар болоход тий. За тэгвэл одоо бүгдээ асуулт анхааралтай сонсоод өгдөө тий. За охиноо зорилжуулахын тулд аав хүүхдүүдэд ямар ухаан гаргалаа? За ингэ. Түл үнтэй жүжигсэн. За охин Зорилжуулахын тулд аав түүнийг дэмжиж өгсөн. Дэмжиж өгсөн. Би хэлээрэй гэдэг. Аавтайгаа зөв охинтойгоо зөв бүхний удаа. За хэлээд байгаа асуулт. Охиноо ганцаар төлсөн. Өөрийгөө билүү үзсэн маань хэлээд өөртөө хэцүү хааж санагдсан жүжигсэн. Сунтай зүж хөлөө гэмтээсэн гэж. Жүжигсэн сахар хэлээрэй. Агуухан ямар хагас нэгэн охиныгаа хөлөө гэмтээгээд лог чанаж ганцаар хаваад хажууд нь өргөж байж хөлөө гэмтээсэн гэж Жүжигсэн. За жүжигсэн. За охиноо зовоохгүй. за заваа. За хэлээд байгаа. Зовлон чандлыг нь хаваасаа заржуулсан. За хэлээд байгаа. Охиноо тайлбарлаж өгсөн. За тань. Охиныгоо их сургууль болтон аав нь бас зүг одоо цуг явж зориулж өгсөн. Ингэсэн хэлээрэй. Нэг чинь. Охиноо шантруулаагүй. За шантруулаагүй. За хэлээд байгаа. Охиноо цуг аханд болоод ижигсэн. За сайн. Тэмүүлэн. Охин нь одоо хөлөө гэмтээсэндээ их шанаж байгаа даа. Яг хамт хөлөө гэмтээсэн гэж ижигсэн. За сайн. Цогмоо. За хамтсан охиноо зориг өгсөн юм те. За тэгвэл цааш нь хэлээ. Аав нь бяцхан охин руу гүйсэн те. Гүйж авахдаа яг юу болсон гэж бодлоо. За чүдээ гэсэн те. За хэлээд байгаа. Бусаа хэлээ. Бишээ тийм бүр анх олон дийти одоо тэгвэл гаруул тэгээд их ганцаар төдөө явсан. Өөрөө бишээ заахгүй зовчихсан дээ. За хэлээ. Аав тэр охиноо хамгаалж чадахгүй болохоор тэр жоох хүүхдээ хамгаалах юмсан гэж бодоод унсан. Өөрөө бишээ санаа зовоод буцаад үгүй гэж маш их айсан. Зүрх сэтгэлийг нь бодсон. За хэлээ. Тэр цаахны амьдралыг авъя гэж бодсон.
бол бас тэр гэр бүлийнх нь бас өөрөө зам гэж байна. Тэшээ болохгүй тэгээд тийм хэдэн сар хэдэн жилээр үлгэр хэлбэргүй тэгээд зэрэг явуулсан юм. Ахна авсан удаа. Энийг хизээ нэгэн цаг мэдэндээ гэж бодсон. Миний хүмүүний мэдсэн болчтой. Ахшаа заахгүй гэсэн тэгээд бас тэрнтэй зүг тэгээд асуулт асуух хүмүүс байхгүй учраас тэрнтэй сэтгэлийн хавцсан байхгүй гэж байна. За тэгж болсон байх тийм. За тэгвэл хүүхдүүдээ. За одоо бүгдээ анхаарал татсараа. Аавынхаа хөлийг охин зүгээр гэдгийг мэдээд тэр үед охин юу бодсон бол хүүхдүүдээ. За баярлалаа. За боо. Танай аав чинь чамд тусалж ирсэн тийм сэтгэл чинь мартагдгаагүй тийм хоногшсон зүйл байна уу гэдэг. Тэрийг найзуудаа хаваалцъя. За. Намайг математикийн олимпиадад орох болгон дандаа намайг ингэж зөвлөж миний охин сайн аваарай. Заавал энэ жилдээ медаль аваарай гэж намайг урамшуулдаг байсан. За сайн байна. За өөр. За тэмүүлээ. Юу намайг нэр юмд орох медаль авах гэсэн дараа жил өөр тэмцээний жаагаа гэж дандаа хэлдэг байсан. Тийм чам юу өгчсэн? Унзэр өгчсэн тий. За аав маань намайг юмд орох медаль авахгүй дахид дараагийн зөндөө юмд орох тань медаль аваарай гэж аав маань зорилжуулсан. Тэгээд дараагийн юмд орох би медаль авчихсан. За сайн байна. За бүгдээ
тусалж ирсэн төсөөлтөд зүйл байна уу? Зарим Тэгээд одоо альта тэмцээ болтаа тийм юм авах ингээд чи одоо ингэ заавал энэ дээр гэж орж байгаа ш. Тэгээд заавал тийм одоо юм авч тийм өөрөө сольж үзэх гэж авч байгаа ш. Ойлгуулах гэсэн. За сайн байна. За тэгвэл арай энэс өөрөөр та бүхэн юм сэтгэлж хоногшсон зүйл байна уу гэдэг. За нарийн чинь Би нэг бодлого бодож чадахгүй байхад аав нь ингэж бодож болох юм байна. Ийм аргаар бодож болох юм шиг байна гэж надад ямар зэрэг ч намайг урамшуулж тэр бодлого нь миний өмнөөс надад багшаал гэж тайлбарлаж өгсөн. Би нэг өдөр аавдаа нэг энгийн нэг удаа зүгээр нэг зураг зурж ирсэн. Тэгэхэд тэр өдөр аав минь маш их баярлаж тэгээд хүн болгонд гайхуулж ингээд бахархаж авсан. Тэгээд тэр үед надад маш их хаан бахархах эсвэл аавгаа хайрлах зүйл төрсөн. За сайн байна. За болоо. Намаа дугуй нэг автоос төлөвч юм босч ирсэн. Намаа ингээд жоохон хатгаж хөдөө хэлсэн байхгүй. Тэгээд ээж маань нэг өдөр сум авсан нээс аваагүй. Тэгээд манайд ямар сум гэж аахгүй. Тэгээд манайхаас ихнэр хэлмээрээ сайн тэгээд хөшөөлөгөөсөн байхгүй. Тэгээд шумал өгөхөд аамаа аргалын цаг гаргаж ирээд тавьсан мэт. Тэгээд би гараа түлээд яа маань хар хоол тэр хичнээн хэлмээрийн зайд хаалгаа өгөөж яжсэн. Юу авчиж өгсөн гэсэн юм тийм. За хангалт маш углаа анхаарай. За дараагийн. Намайг би жоохон хата бүжгэлтэй хахад манай хүүхдүүд яагаад ээж нь ийж төстэй байсан. Гэхдээ нэг удаа ч гэсэн тэр өдөр болохоор нэг өдөр би бүжгэлтэй заагаад ойрчод гэртээ тэгээд нэмлэг тахад аав маань бас өөрийгөө гимшиж охиндоо идэв ээж гэж сэтгэл ханагчсан зүйлүүд та бүхэн тохиолдчихсан юм байна тийм. За тэгвэл одоо багш нь та бүхэнд та нарын аавыгаа ингэж хайрлажсэн юм байна тийм. За тэгвэл хүүхдүүдээ ер нь аав хүн гэдэг маань ямар байдаг вэ хүүхдүүдээ? Аав хүн гэдэг маань ямар байдаг вэ? Та бүхний яаж болох вэ? За хэлээрэй бүгдээ. Зоригжуулдаг тийм мундаг агуу хүн байна тийм. За тэгвэл энэ бүгдээрээ агуу их хайрын эзэн аавдаа зориулаад бүгдээрээ өөрсдийнхөө сэтгэлийн үг бичиж заяа. За
шүү. Танд айсан шүү. Таас цогоо гэсэн. Аваа тандаа хязгааргүй хайсан шүү. Өөрийн хондоо хэлсэн бол уучлаарай. За дараагийн Аваа надаа хондоо орон дээрс хэлний юм шиг байна. Багшгүй маа гэдгийг яаж юм бэ? За тэгвэл